Халаалт бол юугаар шийдэж болно? Газаар халааж болно, цахилгаанаар халааж болно. Энэ 100хан дахиад өөр төрлийн гатуу түлшүүд хэрэгжилж болно. Пеллит, нүүрс, мод, досон 100 ч байж болно тийм ээ. Тэгэхээр 100-ыг үл сольж болно. Одоогийн байгаа нөхцөлд биднэрт илүү сайн сонголт байхгүй нэгдүгээр, хоёрдугаар бид нар нэг удаагийн хөрөнгө оруулалтаас гадна ашиглалтын зардал хямд байх хэрэгтэй гэж үзсэн. Ашиглалтын зардал хямд байхын тулд бид нар одоо хөнгөлөлтөө үнээр өгч байгаа сайжруулсан түлшин дээрээ тулгуурлаж 100-аа сонгосон. Шатлалтын үзүүлэлт бол маш сайн байж байгаа. Агаар орчныг бохирдуулах тэр үзүүлэлт бол Монгол улсад мөн төлж байгаа стандартаас 40% бага л юм үзүүлэлттэй. Ашиглалтын зардал одоо зөвхөн хэр гарч байна одоо сарда. Өвөл уг нь туршиж үзэх санаатай байсан бол нэг газар хөлтөж чадаагүй. Сая дулаарсан хойно үзэж байгаа учраас нэг өдөрт 2 шуудаа нүүрсд орж байна. Ер нь бол 10 айл нэг айл нь 2 шуудаа нүүрс төлөөд 20 шуудаа нүүрс төлжсэн. Энд дээр 10 айл дундаа нэг 5-аас 6 шуудаа нүүрс өвлийн үйлдэл төлөх болов гэсэн зүгээр өөрчлөсөн таамаглал төвшүүлж байгаа. 100 нийлүүлэгч компани өгч байгаа техникийн үзүүлэлтэн дээр тулгуурлаад. Манайхан 10 айлын дунд ихтэй асар өндөр төвөгтэй систем гэж ойлгоо. Ер нь уулын амуудаар барьж байгаа хаусууд бол ерөөсөө нэг ийм үйлчлэг өрөөтэй. За энэ коллектор бол жишээ нь энэ нөгөө 10 айл руу явж байгаа тус-тустай учраас их том харагдаад байгаа. Энийг цаашдаа жижигрүүлэх боломжтой. Тэнд цэвэр усны нэг жижиг нөөцийн сав байж байгаа. За нүүр гатуу түвшээр ажиллаж байгаа учраас 100 жоохон харьцангуй том байж байгаа. Ийм л юм байж байгаа. 60 кВт-ийн 100. Байшууд ямар хэмжээтэй гэж вэ? Энэ байшин 4-8 хэмжээтэй байшин барьж байгаа. Уг нь бол энэ зардлыг бууруулахын тулд энэс бид нар 3 дахин бага байшин барихаар төлөвлөсөн. Тэгэхдээ одоо яг өнөөдрийн Монгол улсад мөрдөгдөж байгаа ноорм дүрмээс хамаарат ийм том болчиход байгаа.